Die Modalverben баймж өгнүүд. Баймж өгн үйл үгтээ хавсарч орсноор тухайн хүн яахыг хүсэж байна, яах хэрэгтэй болон яах ёстойг зааж өгдөг. Герман хэлэнд 7 баймж үг байдаг. Können тэгж чадах, dürfen тэгж болно, müssen тэгэх хэрэгтэй, möchten тэгхийг хүсэх, wollen тэгмээр байх, mögen тэгэх дуртай, sollen тэгэх ёстой. Баймж үгтэй өгүүлбэрийг хоёр янзаар асууж болно. Нэгдүгээрт нь was гэдэг асуух үгээр яахыг хүсэж байгаа, яах хэрэгтэй, яах ёстой болохыг асууна. Ийм асуух өгүүлбэр was гэдэг асуух үгээр эхлээд түүний дараа хоёрдугаар байралд нь modal verb маань биеийн төлөөний үгээр хувирч орно. Ингээд үүний араас өгүүлбэрийн бусад гишүүд нь орно. Хамгийн гол нь асуух үгтэй өгүүлбэрт эхлээд асуух үг тэгээд дараа нь баймж үг маань биеийн төлөөний үгээр хувирч орно. За ингээд энэ асуултанд хариулагдах өгүүлбэрт эхлээд үеийн эзэн нь тэгээд түүний дараа хоёрдугаар байралд нь баймж үг маань биеийн төлөөний үгээр хувирч ороод тэгээд өгүүлбэрийн хамгийн эцэст нь үндсэн үйл үг маань хувираагүй хэлбэрээр орж байна. За ингээд асуух өгүүлбэрт чинь хариулж байгаа өгүүлбэрт нь ч гэсэн өгүүлбэрийн 2 дугаар байрлалд modal verb нь биеийн төлөөний үгээр хувирч ордгийг та бүхэн их анхаарах хэрэгтэй. Мөн үндсэн үйл үг маань өгүүлбэрийн хамгийн эцэст нь хувираагүй хэлбэрээр орж байна. Was wollen Sie? Та ямар байна? Та яах гэж байна? Ich will nach Hause gehen. Би гэрлүүгээ явмаар байна. Би гэрлүүгээ явлаа. Was möchten Sie? Та яахыг хүсэж байна? Ich möchte nach Hause gehen. Би гэрлүүгээ явахыг хүсэж байна. Was mögen Sie? Та яах дуртай вэ? Ich mag singen. Би дуулах дуртай. Was können Sie? Та яаж чадах вэ? Ich kann singen. Би дуулж чадна. Was müssen Sie? Та яах ёстой вэ? Та яах хэрэгтэй байна вэ? Ich muss nach Hause gehen. Би гэрлүүгээ явах ёстой. Би гэрлүүгээ явах хэрэгтэй байна. Was sollen Sie? Та яах ёстой вэ? Ich soll nach Hause gehen. Би гэрлүүгээ явах ёстой. Was dürfen Sie? Та яаж болох вэ? Ich darf singen. Би дуулж болно. Энд би гэрлүүгээ явах буюу nach Hause gehen гэдэг үгний gehen гэдгийг нэг бол хаалтанд эсвэл хаалтгүй бичсэн байгаа. Яагаад гэвэл гэрлүүгээ явах гэдэг үгний явах гэдэг нь хэнд ч ойлгомжтой байдаг учраас герман хэлэнд nach Hause gehen гэдэг үгний gehen гэдгийг орхиж болдог. Баймж үгтэй өгүүлбэрт бас асуух үггүйгээр асуулт тавьж болдог. Ингэхдээ асуух өгүүлбэрээ шууд баймж үгээр эхлүүлнэ. Ердийн асуух өгүүлбэр ч гэсэн үүнтэй адилхан нэг бол асуух үгээр эсвэл үйл үгээр эхэлдэг талаар бид нар үзсэн. Яг түүнчлэн энд ч бас асуух өгүүлбэр баймж үгээр эхэлж байна. Ийм асуух өгүүлбэр нь тэгхийг хүсэж байна уу? Тэгэх үү? Тэгэх ёстой юу? Тэгэх хэрэгтэй юу? Тэгж болох уу гэсэн утга илэрхийлдэг. Ингээд ийм асуух өгүүлбэрт баймж үг маань өгүүлбэрийн эхэнд буюу нэгдүгээр байрлалд биеийн төлөөний үгээр хувирч харин үндсэн үйл үг маань хувирахгүйгээр өгүүлбэрийн эцэст нь орж байна. Ийм өгүүлбэрийн хариу өгүүлбэр нь тийм эсвэл үгүй гэж эхэлдэг. Ингээд тийм эсвэл үгүй гэсний дараа таслалт тавиад хариу үндсэн өгүүлбэр нь бичигдэнэ. Энэ үндсэн өгүүлбэрт modal verb маань үеийн эзний дараа 2 дугаар байрлалд биеийн төлөөний үгээр хувирч бичигдэнэ. Харин үндсэн үйл үг маань асуух өгүүлбэрт орсны адилаар биеийн төлөөний үгээр ерөөсө хувирахгүйгээр үндсэн хэлбэрээр өгүүлбэрийн эцэст нь бичигдэж байна. Möchten Sie nach Hause gehen? Та гэрлүүгээ явахыг хүсэж байна уу? Ja, ich möchte nach Hause gehen. Энд дээр та яахыг хүсэж байна гэж асуугаагүй. Та гэрлүүгээ явахыг хүсэж байна уу? Тийм ээ, би гэрлүүгээ явахыг хүсэж байна. Wollen Sie nach Hause gehen? Та гэрлүүгээ явмаар байна уу? Та гэрлүүгээ явах нь уу? Ja, ich will nach Hause gehen. Тийм ээ, би гэрлүүгээ явлаа. Тийм ээ, би гэрлүүгээ явмаар байна. Mögen Sie singen? Та дуулах дуртай юу? Nein, ich mag nicht singen.
Үгүй би дуулах дургүй. Хэрэв асуултанд үгүй гэж хариулж байх юм бол modal verbны дараа nicht гэдэг үг үүсгэл ордог. Können Sie singen? Та дуулж чадах уу? Nein, ich kann nicht singen. Үгүй би дуулж чадахгүй. Müssen Sie nach Hause gehen? Та гэрлүүгээ явах шаардлагатай юу? Та гэрлүүгээ явах ёстой юу? Ja, ich muss. Тийм ээ, би тэгэх хэрэгтэй. Тийм ээ, би тэгэх шаардлагатай. Хэрв яах ёстой, яах хэрэгтэй, эсвэл яах дуртай нь асуух өгүүлбэрт нэгэнтээ хэлэгдсэн байх юм бол үүнийг хариу өгүүлбэрт давтахгүй байж болдог. Яг үүн шиг müssen Sie nach Hause gehen? Та гэрлүүгээ явах хэрэгтэй юу? Та гэрлүүгээ явах шаардлагатай болоо юу? Ja, ich muss. Тийм ээ, би тэгэх ёстой боллоо. Sollen Sie nach Hause gehen? Та гэрлүүгээ явах ёстой юу? Nein, ich soll nicht. Үгүй би ёстой биш. Dürfen Sie singen? Та дуулж болох юм уу? Ja, ich darf singen. Тийм ээ, би дуулж болно. Энэ схем дээрээс та бүхэн асуух ба хүрнэх өгүүлбэр дэх modal verbны байрлалыг дахин хараарай. Ингээд үүгээр өнөөдрийн хичээлээ өндөрлөе. Дараагийн хичээлдэр би modal verb-уудын хувиргаа болон хэрэглээний талаар нэг бүрчлэн заах болно. Ингээд тэр болтол түр баяртай анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Tschüss.